Колорадо мужийн үзэсгэлэнд байгаль халуун аршин цанын баазаараа дэлхийд алдартай. Сүрлэг Рокки улсын ингэрт орших 3 сая гаруй хүн амтай Денвер хотод 30-аад жилийн тэртээ анхны монголчууд ирж суурьшсан түүхтэй. Энэ удаа та бүхэндээ Колорадо мужийн монгол сургуулийг танилцуулж байна. Тус сургууль нь Колорадо мужид амьдарч буй монгол хүүхдүүдэд их хэл, соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготойгоор 2006 оны 8 сард 2 анги 3 багш 35 хүүхдтэйгээр анх нэгдэж байжээ. Тэгвэл өнөөдөр монгол хэл соёлын сургалт, залуучуудын хөгжлийн, олон нийтийн, өв соёлын өргөө зэрэг үндсэн 4 том хөтөлбөртэйгээр гүйцэтгэх захирал 17 багш, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, сайн дурын ажилчдаар бага бүрдүүлэн өргөжжээ.